shot, kid. I think you got him. Good shot, kid. I think you got him. Та 1997 Цуурлын хамгийн ихний тоглоом нь тэгтээ 1997 онд 2-ын хөлбөрөөр анх гарч байж. Анх гарахдаа Windows-ийн MS-DOS, Windows 95 систем зориулагдсан гарч ирсэн бөгөөд дараа нь Game Boy, PlayStation зориулагдсан 1 сарын зайтай нээлттэй хийсэн байна. Тоглоомыг анх гэнт хэрэгцээдэг барьдаг байдлаар хөгжүүлэх гэж байсан боловч наадах чи хэтэрхий гонхтой юм шүү дээ гэж үзсэн болохоор тоглогч өөрөө гэнт хэрэгтэн болж тоглодог байдлаар хөгжүүлж эхэлжээ. Тоглоом нь бодит амьдралаас илүүсэн хотод үйл явдал өрнөх бөгөөд даалгавар биелүүлээгүй ч левел дахиж хөгжиж болдог аж. Тоглоом хөгжүүлэгчид тоглогчийн хийж болох үйлдэлүүд боломжийг айлуулах өргөн цар хүрээтэй байлгах гэж хичээж ажилласан байна. Тоглоом нээлттэй хийхээс өмнө British House of Lords гэх соёлын яам маягийн газар энэ тоглоомд хэтэрхий хүчирхийлэл агуулгадж байгаа тул худалдаанд гаргаж болохгүй гэж хориг тавих гэж нэлээд үзсэн байна. Эсвэргээрээ читаад маркетинг болж олон таниулж өгсөн байна. Нээлттэй хийх нэлээдгүй хэл ам дагуулж шүүмж хүлээж авсан ч тоглоом доторх чөлөөтэй байдал хийж болох олон үйлдэлүүд нь хүмүүстийг таалагдаж өндөр борлуулалттай тоглоомуудын нэг болгосон байна. Уг тоглоомын хөгжүүлэлт нь нийт 4 жилийн хугацаанд өрнөсөн ба тоглоомын Windows 95 зориулсан хөлбөрийг Visual C нэмийг ашиглан боловсруулсан. DOS-ийн хөлбөрийг Wacom C нэмэх, Microsoft MASN 6.1 болон Operation System DOS Extender програмуудыг ашиглан боловсруулсан. Тоглоомыг бүтээхдээ програмчлалын 3D массив үүсгэх аргаар хөгжүүлсэн байна. Житан аг, шинэлэг, хурд хүчтэй машины уралдаан маягийн тоглоом байхаар төлөвлөж байсан ч тоглоомын продюсер Dan Jones Pac-Man тоглоом шиг тоглогчид хүмүүсийг хайр найргүй нарч цагдаагаас цугтаадаг байдлаар хийвэл илүү сонирхолтой болохоор санагдсан учраас өнөөгийн бидний мэдих Житагийн эхлэл тавигджээ. Тоглогчид тоглоом тоглох үед олон янзын дуу сонсох боломж олгохын тулд тоглоом доторх хотуудад хэд хэдэн радио станц үүсгэж түүгээр нь өөр төрөл жанрын дуунууд явдаг байвал ямар вэ гэсэн санаа гаргаад тоглоомд нийт 7 өөр радио станц үүсгэсэн ба түүгээр явах дуунуудыг Colin Anderson, Craig Connor, Grant Middleton гэх TMA ажилчид шөнийн цагаар сууж бичсэн байна. Уг тоглоом нь GameSpot сайтад 6.4, IGN сайтад 7 үнэлгээг авчээ. Jita 2 1999 онд Rockstar-аас худалдаанд гарсан ба хөгжүүлэлтийг TMA дизайнаас хийж өмнөх ангийн үргэлжлэх болж гарчээ. Тоглоом худалдаанд гарснаас хойш янз бүрийн платформуд дээр эерэг сөрөг үнэлгээ авч байсан ч Game Boy Color дээр тоглогчдоос сөрөг үнэлгээг их авсан байна. Учир нь тоглоом дэх дуу хөгжим, бичлэг, график гэх мэт сайшаах зүйл олон байсан ч тоглоомын арга барилаа шинжилж чадаагүй гэж шүүмжлүүлсэн байна. Тоглоомын үйл явдал нь Anniversary гэх зохиомл Metropolis хотод үйл явдал өрнөдөг Rockstar-ын сайтад Jita 2-ын үйл явдлыг харуулсан 8 минутын урттай кино байрласан байдаг ба кинонд Cloud Speed хэмээх гэнт хэрэгтэн Anniversary хотын нэрийн тойрон хэд хэдэн гэнт хэргийн бүлэглэлд ажил эрхэлж эцэст нь Karma нэрийн нэрж дээрэмсэн бүлэглэлтийн алууч нь түүнийг аль хүртэл өрнөдөг. Кино зохиолыг Dan Houser бичсэн ба дүрд Scott Mansell гэх хүн тоглосон байна. Уг тоглоом нь GameSpot сайтад 6.9, IGN сайтад 7.3 үнэлгээг авчээ. Jita 3 энэ тоглоом нь нэлээд олон хүмүүсийг шөнийн клубтэй танилцуулсан тоглоом юм. За тэр чихав Jita 3 тоглоомын хувьд тоглоом хөгжүүлэлтийг цоошин төвшөнд хүргэсэн гэж хэлж болно. 2001 оны 10 дугаар сард PlayStation, 2002 оны 5 дугаар сард PC, 2003 оны 10 дугаар сард Xbox зориулагдсан хөлбөрүүд гарсан. Арсан даруйд хамгийн өндөр борлуулалттай тоглоомын жигсаалтад орж 2008 оны 3 сар гэхэд 14.5 сая хувь борлогдсон. Үйл явдал нь Нью-Йорк хотоос сэтгүүлсэн Liberty City гэх хотод өрнөх ба тоглоомын гол дүр Cloud дээрэм хийх үедээ найз өхнөө алдснаас болж хэрхэн өшөө авч буй тухай гардаг байна. Гол дүр төв оруулсан хүн яг хинбэ гэдгийг тодорхойгүй мэдээлэл нь байдгүй юм байна. Өмнөх хоёр цувралаа батуул Jita 3 нь 3D хөлбөрөөр гарсан ба хөгжүүлэлт дээр нь Bethesda, Rockstar New York гэх салбарт хар бие оролцож хөгжүүлсэн ба ерөнхий продюсераар Sam Houser ажилласан бол зохиол дээр Leslie Benzies болон Dan Houser ажилласан байна. Тоглоомыг 3D хэлбэрээр хөгжүүлэхийн тулд Renderware гэх game engine ашигласан ба энэ нь Canon компани охин компани болох Criterion Software Limited гэх компани хөгжүүлсэн байна. Хөгжүүлэгч багийн гишүүдэд тулгарсан томоохон бэрхшээл бол
тоглоомын бүх элементүүд дуу аваа болон радио станцуудыг бүрэн 3D болон хувиргах, мөн туслах төрүүдийг зохиож дуу оруулах явдал байжээ. Зохиолч Dan Houser зохиолын нийт гар бичвэлийн 8000 мөр болсон гэж хэлсэн боловч аудио программистаар ажилласан Raymond Ayshrig хүн 18000-аас илүү гарсан гэж хэлж байжээ. Тоглоом нээлттэй хийснээр маш олон төрлийн шүүмжлэл магтаалыг хүлээн авсан. Үүнд тоглоом дахь чөлөөтэй байдал болон дүрслэл нь хүмүүст их таалагдсан ч хүчирхийлэл, хар тамхи, секси үзэгдэл их гаргаж байна гэсэн шүүмжлэл авсан байна. GTA 3 нь IMDb сайтад 8.7, GameSpot 9.6, IGN 8.2 үргэлгийг тус авсан бөгөөд тухайн онд оны шилдэг тоглоомын шагналыг хүртсэн байна. Мөн тоглоомын 10 жилийн зориулан 2011 онд гар утсан зориулсан хөлбөрийг гаргаж байжээ. GTA Vice City Rockstar-аас гаргаж хөгжүүлэлтийг Rockstar North хийсэн GTA зурлалын үндсэн дөрөв дэх анги бөгөөд үйл явдлын хувьд 1986 онд Майамигаас сэтгүүлсэн Vice City гэх хотод гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн Tommy Vercetti шоронгоос сотлогдож өөрт нь хэрэгтэй ихтгэл хүмүүсээ цуглуулангаа хэрхэн гэмт хэргийн ертөнцид өөрийн байр сууриа тогтоож буй талаар өгүүлдэг. Тоглоомын гол дүр болох Tommy-гийн дуу оруулагчаар Raymond Liotta гэх Итали гаралтай Америк жүжигчин дуу оруулсан байна. 2002 оны 10 сард PlayStation 2, 2003 оны 5 сард Windows, 2003 оны 10 сард Xbox зориулагдсан хөлбөрөд таалагдаж эхэлжээ. Тоглоомыг Rockstar North-оос 50 хүний бүрэлдэхүүнтэй баг 9 сарын хугацаанд хөгжүүлсэн бөгөөд зохиол дээр GTA 3-тай адил Leslie Benzies болон Dan Houser нар ажилласан ба тоглоомын зохиолыг бичихдээ тухайн үеийн кино, телевизийн сувралууд их нөлөөлсөн ба ялангуяа 1983 оны Scarface, 1984 оны Miami Vice гэх телевизийн цуврал их нөлөө үзүүлсэн байна. GTA Vice City нь GTA 3-аас 4 дахин их харилцан яриа агуулгдсан байдаг. Тухайн үед 5 сая долларын өртөгтэй бүтэж байсан уг тоглоом маань Rockstar North-ийн хамгийн өндөр өртгөр бүтсэн тоглоом болсон ба 2002 онд 17.5 сая гаруй хувь борлогдсон байна. Тоглоом нээлттэй хийснээр бас л магтаал цаашаа их байсан ч буу зэвсэг арьс өнгөний үзэл гаргасан гэх хэл ам дагуулад амжсан байна. Тус тоглоом нь IMDb сайтад 9.2, GameSpot 9.6, IGN сайтад 8.6 үнэлгээг авчээ. GTA San Andreas GTA цувралын 5 дахь бүрэн хэмжээний тоглоом болох Grand Theft Auto San Andreas нь 2004 оны 10 сард PlayStation 2, 2005 оны 4 сард Microsoft Windows болон Xbox, 2010 оны 11 сард Mac OS X зориулагдсан худалдаалагдаж эхэлсэн. Тоглоомд Америкийн нэгдсэн улсын Невада мужид санаа авсан San Andreas, Лос Анжелесээс санаа авсан Лос Сантос, Сан Францискогоос санаа авсан Сан Феро, Лас Вегасаас санаа авсан Лас Вентурас гэх 3 хот дамжин үйл явдал өрнөдөг. Хуучин гэнт хэргийн бүлэглэлийн гишүүн Carl C.G. Johnson ээжийнхээ аллагын хэргийн араас мөшөж байх явцдаа гэнт хэргийн ертөнцид эргэн хөл тавьж буй тухай гардаг. Carl C.G. Johnson-ы дүрд Young Melee гэх тайсны нэртэй Америкийн Лос Анжелес хотод байдаг рэпер, продюсер, жүжигчин Christopher Miller гэх хүн дуу оруулжээ. Leslie Benzies энэ удаа продюсераар ажиллаж зохиол дээр Dan Houser болон James Whale, DJ Pooh-нөр ажилласан байна. GTA San Andreas нь өмнөх тоглоомуудаа бодвол нарийн жижиг деталь, орчин нөхцөлийг илүү хөгжүүлж гаргасан ба GTA 3 дээр 60 төрлийн машин гардаг бол San Andreas дээр 212 төрлийн дээврийн хэрэгсэл унж болдог ба шинээр ундаг дугуй, комбайн, гудамж цэвэрлэгч, тирлдэд онгоц зэрэг нэмэгдсэн байна. Өмнөх GTA зурлуудаас шинээр бүлэглэл хоорондын зөрчилдөөн, улаан машинууд, хулгай хийх боломж, жижиг тоглоомод болох сагсан бөмбөг, усан сэлэх, покер гэх мэт мөн илүү өргөн мөнгөний систем болон хоёр тоглогч зэрэг тоглох боломжтой зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгсөн байна. San Andreas нь худалдаанд гарсны дараа хөгжим төв тоглоомын явцыг магтан саншаач харин график дүрслэл удирдлагын зарим талыг шүүмжилсэн. Энэ нь 2004 онд хамгийн их борлуулалттай видео тоглоом байсан бөгөөд 2011 оны байдлаар дэлхийд даяар 27.5 сая гаруй хувь борлогдсон байна. GTA San Andreas тоглоомын theme song-ны талаар энд ярихгүй өнгөрч болохгүй. Тоглоом сонирхдаг, могт сонирхдаггүй хүн байсан ч San Andreas-ийн аяыг амьдралдаа нэг удаа ч гэсэн сонсож үзсэн гэдэгт би итгэлтэй байна. Тэгвэл энэхүү аялгыг Michael Hunter гэх Шотланд гаралтай хөгжмийн зохиолч зохиосон ба тэрээр GTA 4 дээр ч мөн ажилласан байна. Мөн тоглоомын дундуур радиогоор явдаг дуунууд дээр гол дүрд нь рэпер хүн дуу оруулснаас ч болсон юм уу хип-хоп урсгалын дуунууд төлхөө орж ирсэн байна. GTA San Andreas ч бас элдв хил амнаас холуур өнгөрч чадаагүй бөгөөд арьс өнгөний хэвшмэл ойлголтыг дэврүүлсэн гэж хүмүүсийн шүүмжлэл ихээхэн өртжээ. 2005 онд
Patrick Wildenburg гэх хүн халуун кофегийг софтвер ба жүүс хийж тоглоомод нуугдсан байсан. Насан туршидтын эсхийг гаргаснаар тоглоомыг зах зээлээс эргүүлэн татаж ахин худалдаанд гаргахад хүрч Америкийн нэгдсэн улсын зарим мужуудад тоглоомын насны ангиллыг ахин тогтоож өгсөн ба Австрали улсад зарахыг хоригдсан байна. Software patch гэж бодож байвал энэ нь програм хангамжийг шинжлэх, засах, сайжруулахад зориулагдсан нэмэлт өгөгдлийн багц бөгөөд ихэвчлэн аюулгүй байдлын сул талууд болон бусад талтайг засахад ашигладаг. Rockstar тоглоомыг худалдаж авсан хүмүүс Hot Coffee хувилбарыг сольж авах нөхцөлийг зөвшөөрч 2008 оны Towns Old Coffee буюу Hot Coffee хэсгийг бүрэн алсан хувилбарыг гаргажээ. Hot Coffee гэх нэршлиг тоглоомын гол дүр найз охиныхоо гэрлүү хамт кофе уухаар орж улмаар баваа шарманы хэсэг гардаг учраас Hot Coffee гэх нэршлиг авсан байна. Jita San Anderson IMDb сайтад 9.4, GameSpot 9.6, IGN 9.1 үнэлгээтэй байдаг. Jita 4 нь үндсэн тоглоомынхаа 6 дахь тоглоом юм. Үйл явдал нь Нью-Йорк хотоос сэтгүүлсэн Liberty хотод төрнөх зүүн Европын ахмад дайчин Нико Беллик нэр хүндтэй гинт хэрэгтнүүдийн дарамт шахалтдор байсан өнгөрсөн амьдралаас зугтахыг оролдож байгаа тухай өгүүлдэг. Гол дүрд Майкл Эндрю Холли гэх Америк жүжигчин дууравсан байна. Мөн Jita 4 нь онлайн хувилбартай бөгөөд 3 арлаас бүрдэх Liberty хот болон Нью-Йорк, Жерси мужид байрладаг хөрш Олдерны мужаар чөлөөтэй явж тоглох боломжийг олгодог. Jita 4 нь 2008 оны 4-р сард PlayStation 3 болон Xbox 360 консолуудад 12-р сард Windows зориулагдсан худалдаа гарсан ба 2013 он гэхэд 25 сая гаруй хувь борлогдсон хамгийн их борлуулалттай видео тоглоомуудын нэг болгосон байна. Leslie Benzies продюсераар ажиллаж зохиолтоор Dan Houser, Rob Samper нар ажиллажээ. Энэ хоёр маань Red Dead Redemption 2 дээр ч гар нийлж ажилласан гэдгийг та бид мэдвхилээ. Уг тоглоомыг хөгжүүлэхэд үндсэн 220 ажилтан сонгогдсон бөгөөд Rockstar New York City, Rockstar Lincoln зэрэг студиэс нэмэлт хүч авч 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжүүлж дууссан байна. Хөгжүүлэлтийн багийн үндсэн гишүүд ихэвчлэн хоногийн 12 цагаар амралтгүй ажилладаг байжээ. Тоглоомыг motion capture технологи ашиглаж бүтээсэн бөгөөд харин өмнөх цувралуудыг Renderware гэсэн game engine ашиглаж байсан бол энэ удаа өөрсдийн хөгжүүлсэн Rage engine-ийг ашигласан байна. Тоглоом нь илүү бодиттой наривчилсан хэв маяг өнгөс рүү шилжсэн ба тоглоом дотор хотод илүү бодит мэдрэмж өгөхийн тулд тусгай судалгааны баг гаргаж ажиллаж байжээ. Тоглоомын төс нь 100 сая $100 давсан нь хамгийн үнэтэй бүтсэн видео тоглоомуудын нэг болгожээ. Тоглоом шүүмжлэгч араас оны шилдэг тоглоомын шагналыг авч New York Times видео тоглоомын шагналд гардуулах ёслолын үеэр оны шилдэг адал явдал тоглоомын шагналыг хүртсэн бөгөөд Michael Holick Nico-гийн дүрээр шилдэг эрэлттэй дүр шагналыг хүртсэн байна. Бус тоглоом нь IMDb сайт 8.9, GameSpot 10, IGN сайтад 8.7 үнэлгээг авчээ. Jita 5 бол Rockstar North компаниас хөгжүүлж Rockstar Games компаниас 2013 онд гаргасан Jita зурлалын дотоодох тоглоом юм. Үйл явдал нь өмнөд Калифорниас сэтгүүлсэн San Andreas мужид төрнөх тэтгэврт гарсан дээрэмч юм. Michael DeSanta гудамжны дээрэмч Franklin Clinton харт амхины 8-аач Trevor Phillips нарын дээрэм хийх гэсэн оролдлогын тухай өгүүлнэ. Michael DeSanta-гийн дүрд Ned Yu гэх Америк жүжигчин тоглосон ба тэрээр Red Dead Redemption 2 дээр туслах дүр бүтээж байжээ. Franklin Clinton-ы дүрд Sean Fontana гэх жүжигчин рэпер тоглож дуу оруулжээ. Trevor Phillips-ийн дүрд Steven Ogg гэх Канадын жүжигчин тоглосон ба тэрээр бүр анхнаасаа Trevor Phillips-ийн дүр өөрт нэрнэ гэдгийг мэдэж байсан тухайга ярьсан байдаг. Энэхүү жүжигч нар The Walking Dead, Better Call Saul, Westworld, Snowpiercer зэрэг олон кинонд тогложээ. Тэрээр энэ дүрээрээ New York Video Game Critics Circle Awards-аас шилдэг дүр шагналыг хүртжээ. Мөн тоглоомыг 3 өөр дүрээр тоглож болдог ба тоглох явцад дээрх 3 дүрүүдийн хооронд шилжиж болдог байна. Jita 5 нь 2013 оны 9-р сард PlayStation 3 болон Xbox 360, 2014 оны 11-р сард PlayStation 4 болон Xbox One, 2015 оны 4-р сард Windows, 2022 оны 3-р сард PlayStation 5 болон Xbox Series X-с зориулан гаргасан. Leslie Benzies, Imran Sarwar нар продюсераар ажилласан бол Dan Houser, Robert Thomas, Michael Answorth нар зохиолыг бичиж хөгжимдэр Woody Jackson ажилласан байна. Тэрээр
хөгжмийн продюсеруудтай хамтран 20 гаруй цагийн урттай аялгуунуудыг зохиосон байна. Тоглоомыг хөгжүүлэх явцад Rage Engine-ийн алдаанууд гарч байсан ч тэдгээрийг цаг дугаад нь засварлаж, нэмэлтээр Euphoria гэх програм хангамж болон Ballad гэх мөргөлдөөнийг илрүүлэх зөөлөн хатуу биеийн динамикийг дүүрэтдэг Physics Engine-ийг ашиглажээ. Бус тоглоом нь 36 төрлийн номинацид нэр дэвшиж 11-т нь ялалт байгуулсан байна. GTA 5 нь IMDb сайтад 8.4, GameSpot 9, IGN сайтад 9 үнэлгээг тус авчээ. Ингээд GTA суурилын зөвхөн үндсэн суур тоглоомуудыг танилцуулсан бол нэмэлт багц болон гар утсан зориулсан хувилбар, шинжилэн найруулсан хувилбар гэх зэргүүд нийлээд 23 хувилбар байдаг бөгөөд GTA суурил нь анх гарсан үеэсээ видео тоглоомын 3 өөр хөгжлийн үеүүдэд гарч ирсэн ч үе болгонд элгэр жишээ, нөлөөр найрал хөгжим шиг хөгжлийн шинэ үе шатыг тодорхойлсоор байгаа билээ. 2022 оны 2 сард Rockstar-аас GTA 6-гийн хөгжүүлэлт явагдаж байгаа талаар аль бие ёсоор мэдээлсэн. Гэтэл өнгөрөх онд Rockstar-ын сангаас Slack гэх мессежний аппликейшн ашиглаж GTA 6 тоглоомын хөгжүүлэлтийн явцын ихэнх үеийн код болон өгөгдлүүдийг хулгайлсан байна. Гэсэн ч Rockstar GTA 6 тоглоомын хувьд та бүхний хүлээлтийг давсан бүтээл байх болно гэж мэдээлсэн. Netflix 5 нь одоогоор зарлагдаагүй байгаа ч тоглоом сонирхогчдын зүгээс 2024-өөс 2025 оны хооронд нээлтгийгдэх магадaltaй гэж үзжээ. Мөн Red Dead Redemption 2 тоглоомын Sadie Adler-ийн дүр тоглосон Alex McCann GTA 6-ад дүр бүтээж байгаа талаар дурдсан бол Red Dead-ээс өөр тоглоом дүр бүтээхдгийг Red Dead бол миний цор ганц гэд байсан жүжигчин Rob Withoff мөн дүр бүтээж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа юм байна. Одоо GTA суурилын тухай сонирхолтой бол GTA 5 тоглоомыг бүтээхэд туслах дүрүүдэд дуу оруулахаар жинхэнэ гудамжны гангстеруудыг ажилд авсан байна. GTA 5-ын Franklin-ийн дүр тоглосон жүжигчин GTA San Andreas-ийн CG-гийн дүр дуу оруулсан жүжигчин рэпер Christopher Miller-ийн үеэл дүү. GTA 5 тоглоомд гарсан энэ эмэгтэй Karen Gravano өөрийн дүр төрхийг зөвшөөрлгүй ашигласан гэж шүүгд хандсан боловч Rockstar-ын зүгээс төстэй өөр модель ашигласан гэж мэдэгдсэн тул нэг хэмжиллийг хэрэгжихгүй болгосон байна. Зураг авалтын талбайд уур амьсгал оруулахын тулд Trevor-ийн дүр тоглосон жүжигчин Steven Ogg дүрийнхээ адил зураг авалтын талбайг өмдгүй тойронгүйдэг байсан бөгөөд энэ байдалд нь бусад гишүүд аль хэдийн дассан байжээ. GTA 5 дотор Red Dead-тэй холбоотой Easter egg-үүд нэлээд хэд байдаг. Үүнээс сонирхол бол GTA 5 тоглоомын Strawberry-ийн хурдны замын дор моринсон ковбойн зураг байдаг. Vinwood толгоддох Franklin-ийн байшин дах зочны өрөөнд олон ном дэлгэсэн номын тойр байдаг. Сайн ажиглавал John Marston бичсэн Red Dead нэртэй ном байдаг. Ахмадууд Peace Racer шарын арганы сурталчилгаа үзэж байх үед моринсон John Marston хэсэг гардаг. Los Santos хотод Cafe Redemption гэх кофений сүлжээ байдаг. Vespucci далайн ирэг дээр Red Dead Redemption-ийн John Marston-ийн зурагтай улаан бодвол гомссон Mystery Spook дугуй түрээсийн үйлчлэгээний ажилтан байдаг. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө. Like, share, subscribe ба битгий мартаарай. Мөн дараагийн дугаарт ямар тоглоомны тухай мэдхийг хүсэж байгаа доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай. Hello! I got a little job for you, pal. They mess with me, they mess with the biggest boy in town! I'm glad to see things back the way they used to be. Well, that ought to put the coyote in the chicken coop, huh? Oh, yeah! And if he's ratting us out, kill him. It's easy. Haven't you ever seen a movie? You say it like it's a bad thing. Shut up, Carl!